Парламент хэмээх энэ үг одоогоос хэдэн зууны тэртээ бий болсон түүхтэй. Өнгөрсөн зуунд дэлхийн бараг бүх улс оронд парламентд ёс төлөвшөх үйл явц өрнөсөн юм. 1990 онд дэлхийн геополитикийн орон зайд гарсан нийгэм эдийн засгийн улс төрийн өөрчлөлтийн үр дагавраар Монгол улс 70 жил ноёрхсон социалист системээ нурааж ардчилсан хувьсгал хийсэн юм. Монголын түүхэн шинэ хуудсыг нээсэн энэ үйл явдлын дараа ард түмний анхаарал, ардын хурал, үндсэн хууль, парламент, төрийн сүлд гэсэн үгсээр төвлөрч байлаа. За Монгол улсын шинэ үндсэн хууль буюу 92 оны үндсэн хууль батлагдсны дараа байнгын ажиллагаанд шилжсэн ч гэлээ гэсэн манай парламентын түүх бол урт түүх шүү дээ. 1911 онд та нар санаж байгаа бах. Улсын доод хурал гэж байсныг тарааж исэн тухай түүхэн тэмдэглэсэн байгаа. Ингээ бодохоор монголчууд аль эртнээс парламент ёсыг бүр энэ зууны эхэнд эхлүүлж байсан түүхэн баримттай юм байна. 1921 онд ардын засгийн бодлого явуулсан 24 оны үндсэн хууль батлахад улсын их хурал байгуулж засгийн эрх мэдлийг ард түмний гэж зарлаж дээр нь энэ эрх мэдлийг улсын их хуралд хадгалах замаар хэрэгжүүлж байх тийм түүхэн заалт гарсан байгаа. За 24 оны үндсэн хууль бүгд найрамдах улсыг тунхаглаж бодлого явуулахдаа аргагүй одоо парламентын засгийн хэлбэрөө ямар нэгэн хэмжээгээр орох нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр 24 оны үндсэн хуулиар батлагдсанаас эхлээд улсын их хурал, ардын их хурал, дараа нь 90 оноос улсын баг хурал байгуулсан гэдэг ингээ ярих юм бол Монголын парламент ёсны түүх сүүлийн 30 жилээр биш 100 жилийн настай түүх. Тэр хугацаанд бид нэр хэд хэдэн шатлалыг дамжин ардын ардчил гэдгийг анх хэрэгжүүлж эхэлсэн Азийн бас нэлээд парламент ёсны түүхийн их үүсэлтэй орон харин шинэ үндсэн хуулиа баталснараа бол өнөө үеийн олон улсын парламентуудын ерөнхий жишгүүдэд дүүцгээр байнгын ажиллагаатай хууль тогтоох ийм парламентыг болгосон. За байнгын ажиллагаатай байна гэдэг нь бол Монголд хууль дээдлэх, хуульт ёсыг хэрэгжүүлэхтэй холбогдох том улс төрийн үзэл санааны үндсэн дээр бий болсон гэдгийг тэмдэглэж байна. 1990 он өнөөдөр 70 жил дагаж мөрсөн нь дадаж хэвснэн эргүүлэн харж сөргүүлэн үзэх цаг ирлээ. Шинэ хаар, шинэ сэхэр эсрэгж ардчлал шинчлийн их төрлөг социалист хуучин тогтолцооныхан хэрмийг 90 оны хол энэ хойд айлын задлалын их хөрнүүдийн хоорондын геополитикийн юутай шууд холбоотой юм. Энээс ангид авч үзэх ямар ч арга байхгүй. Тэгээ баг хурал байгуулагдаж эхлэл үндсэн хуулийн өөрчлөлт болоод олон номын тогтолцоо хувийн нэмж гэдэг юмнуудыг давын нэмд зөвшөөрөд. Тэгээ сүүлд нь анх дугаар үндсэн хуулийн төсөл рүү ороод тэр нь 91 онд хурал нь эхлээд би тэр үед чинь хууль зүйн тэргүүнд эцэд байсан юм шүү дээ. Тэгээ 92 оны 1 сард үндсэн хууль батлагдаад хаврын сонгуульд болсон л эдэлтэй. Тэгээ яг байнгын ажиллагаатай гэдэг утгаараа бол Монголын анхны парламент тэр үед ардын хурал гэж байсан, улсын баг хурал гэж байсан, тусал дарга маргатай гэдэг. Тэр бол дандаа байнга босод байсан. Улсын баг хурал байнгах байсан. Дараа нь улсын байсан. Монгол улсын их хурлыг сонгох анх дугаар сонгуулиар байгуулагдсан 1992-оос 1996 оны улсын их хурал Монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг билээ. Байнгын ажиллагаатай анхны парламент Монгол оронд үүссэн ардчлалын шинэхэн мэндэр болж байлаа.
Тэр үед би үнэн сонинд ажиллаж байлаа. Үнэн сонин нийгэмд одоо өөрчлөлт хэрэгтэй байна гэдгийг өөрийнхөө хуудсан дээр гаргаж тавьж, хурц дайчин нийтлэлүүд гаргаж ирсэн. Ялангуяа Монголын нийгэмд одоо хоцрогдож байгаа, бугшиж байгаа дутагдал, давалдал энэ бүхнийг одоо дайчин илэрхийлж, тэгээд нийгмийн сэтгэл зүйн их өргөсөн байгаа. Тийм уур амьсгал ингэж бүрдсэн учраас нийгмийн өөрчлөлт хийхэд үндсэндээ Монголын нийгэм бэлтгэгдсэн байсан гэж хэлж болно. Тэгээд энэ үед 92 онд ардын их хурлыг сонгох анхны сонгуул нэр дэвших асуудал хөндөгдсөн. Тэгээд үнэн сониноос Бадрал Бяцлага сонины гаргаж ирсэн гам бол Бадрал Бяцлага сэтгүүлээ гаргаж ирсэн Цэ Гамбат бид гурав одоо их хурлд нэр дэвшчихлээ. Энэ бол бас одоо нийгмийн өөрчлөлт шинжилт үнэн сонины намын хэвлэлүүдийн гүйцэтгэлсэн өөрөг тэр нөлөөгөөр одоо бас энд байгаа хүмүүсүүдийг улсын их хурлд нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн байна. 1992 оны 6 дугаар сарын 28. Энэ өдөр шинэ үндсэн хуулийнхаа хэрэгжилтээр Монгол төрийн хууль тогтооход эд байгууллага улсын их хурлыг шинээр сонгох хүндтэй бөгөөд хариуцлагатай ажил орон даяар явагдлаа. Энэ өдөр манай орны нийт сонгуулийн 26 тойрогт улс төрийн 8 нам, 2 эвсэл, 18 бие даасан нэр дэвшигч бүгд 293 хүний төлөө саналан өгч буй манай эрх зүйт төрийн шин тогтолцооны анхны гараа байлаа. оны сонгуулийн дараах ардчилсан 2 дахь сонгуул байсан. Одоогийн шиг баахан сурчлагын материал тэгэл ил далд баахан мөнгө тараасан юм ерөөсөө болоогүй. Жишээлбэл Ховд аймагт би нэр дэвшсэн гурлаа улсын багварлын гишүүн байсан Норуу самбуу Дэмбэрэл бид гурав. Бүх сумаар явж сум аймаг нэг тойрог байсан. 8-1 одоогийн А4-ийн цааснаар бид 3 намтраа ингэж бичгээл сонгогчдод өгдөг. Өөр ямар ч одоо бэлэг дурсгал нэтрийн юм байгаагүй. Угаасаа мөнгөтэй хүнч байгаагүй. Ард түмэн ч ер нь одоо тэр мөнгө авч санал ураадаг хэсэг бүрдээгүй байсан үе. За 92-оос 96 оны парламент Монгол улсын шинэ үндсэн хуулийг хэрэгжүүлэх энэ үйл ажиллагааг эхэлсэн. Тийм учраас энэ улсын их хурлд маш том үүрэг оройл оногдож байсан. Би нэг зүйлээр их бахархаж бас тэр хүмүүстэй хамт энэ парламентын гишүүн байсандаа баярлаж явдгийг. Би азтай хүн. Ахмад үеийн төлөөлөл мундаг улсууд байсан. Цагаанкуугай, тогтохгүй. За маш олон сайхан ахмадуудынхаа нэрийг хэлж болно. Залуучуудын төлөөлөл байна. За одоо манай Батбаатар Ганди 2 хамгийн залуу нь байсан санагдаж байна. За ардчилсан намын ч гэсэн тухайн үедээ нэрд гарсан ийм хүмүүс нь сонгогдож байсан. Талигач зориг, Даваадаржийн Гамболд, Арднаа Сүмбэрлийн Гончигдорж гээд тухайн үедээ 6 одоо залуучууд улсын их хурлд орж иж байсан. 1992 оны улсын их хурлын анхны сонгуульд Монгол ардын хувьсгалт нам 70, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Ногоо намын эвсэл 4, Монголын социал-демократ нам 1, бие дан нэр дэвшигч 1 судал авчээ. Тухайлбал Монгол ардын хувьсгалт намаас Жамингийн Алга, Ёндон Пүнцгийн Аделбиш, Нацгийн Багванд, Даш Балбарын Базарсад, Аюур заны Базар хүү, Даадан хүүгийн Батбаатар, Шийдгийн Батбаяр, Босор хүүгийн Батмөнх, Содномын Бадам, Жамингийн Батсуур, Чүлтэм сүрэнгийн Баянжаргал, Найдмадын Баяр сайхан, Аж хааны Болаад, Жигжидийн Болбаатар, Жамсрангийн Бямбдорж, Жанловын Бямбжав, Дашийн Бямбсүрэн, Гамбарын Володя, Цэтэн Содномын Гамбат, Баасанжавын Гамболд, Ганжуурын Гамболд, Төгс жаргалын Ганди, Даваасамдангийн Гам Бямб, Бямбдоржийн Гомб, Жамбын Гомбжов, Цэрэнпилийн Гомбсүрэн, Содном цэрэнгийн Гүндэн Бал, Догмодын Давгсүрэн, Минжүрийн Далайхуу, Дарийн Данзан, Жавдангийн Даш Дэмбэрэл, Даш Дондгийн Даш Цэдэн, Жүгдрийн Дэлгэрцэг, Базрын Дэмбэрэл, Дамдангийн Дэмбэрэл, Жамингийн Жаданба, Нанзад Доржийн Жалбажав, Нацгийн Жансанаруу, Пунцгийн Жасрай, Чулууны Зоригтбаатар, Миндийн Зэнэ, Долоонжингийн Итвхтэн, Бауугийн Лавсрүн, Данзангийн Лүндэжанцсан, Доржийн Мөнхөө, Мондооны Миндвэлэг, Цэрэн Дашийн Намхаанямбуу, Содовсрэнгийн Нарангэрэл,
Жамблын норв самбуу, Сэндийн нямдорж, Сүхарагчаагийн нямзаг, Төвдөнгийн очирхүү, Чоожсрүнгийн пүрвдорж, Тавкен султан, Сэдвийн товуусрам, Норжогийн тогтох, Соргожоогийн төмөр, Цогбадрахын төр мандах, Гэндэнгийн төр тогтох, Жамбалдоржийн урт насан, Чоожингийн хурц, Арвдангийн цагаан хүү, Бүржавын цэрэн давг, Ярагийн чимэд, Самдангийн чулуун баатар, Шарвын чунаг, Ооногийн шаалуу, Цэрэнхүүгийн шарвд орж, Намбарын энх баяр, Тамсрунгийн энвш, ардчилсан холбоо эвслээс Даваадоржийн гамболд, Санжаасрунгийн зориг, Цахиагийн элбэгдорж, Минт сайхны энх сайхан, Монголын социал-демократ намаас гаднаас өмбөрлийн гонжигдорж, бие дааж нэр дэвссэн Гиндэн самбуугийн 108 нар улсын хурлын гишүүнээр ажиллах болжээ. Улсын хурлын гишүүний оромтоо гарвал хамгийн олон санд авсан дараачийн нэр дэвшигчийг улсын хурлын гишүүнээр сонгогдсон тооцноо гэсэн хуулийн заалт тэр үед үйлчилж байсан учраас хожим нь Вандангийн алзахгүй, Чимэцрэнгийн ган үлзий, Эренчин самбуугийн Одон Баатар, Төмөр очрын Эрдэнэ бэлэг нар ажиллах болсон байдаг. Тэгээ 92-оос 96 онд анхны их хурл байгуулагдахад үнэхээр салбарын тэргүүний хүмүүсийг шилд сонгож Монгол Ардын хувьсгалт нам нэр дэвшүүлж байсан юм. Тухайн үед урайлан дуудаж нийгмийг өөрчлөх төр бүх юмд сэтгүүлчдийн нөлөө их байсан учраас бид нарыг одоо нэр дэвшүүлж оруулсан байхаа гэж боддгийн. Улаан хотод байсан манай Ганди ардын эрх дээрээ хэд хэдэн цуврал нийтлүүдээр бас олонний анхаарал өртчихсөн шилдэг сэтгүүлчдийн нэгэнд орчихсан байсан учраас төрийн телевизийг төлөөж орж ирж байсан. Миний мэдгээс төр мандах телевизийг төлөөж орж ирж байсан. Тэрнийг одоо 30 жилийн дараа бодоход бол манай тэр Түгөрөөний удирдлагууд үнэхээр алсын хараатай, нухацтай ийм улсууд боловсруучныг шилд сонгох тэр Монгол Ардын хувьсгалт намын уламжилсан тэр боловсруучны бодлого их мундаг байсан болов гэж бодогддгийн. Яг анхны 92-оос 96 оныхоо их хурлаараа бахархаж их хурлынхаа гишүүдээр бахархаж явдгаа хэлж байна. Шинээр сонгогдсон улсын хурлын гишүүдийн 13 нь хуульч, 14 нь инженер, 17 эдийн засагч, 9 багш, эмч, сэтгүүлч, тус бүр 4 байсан бөгөөд бусд нь өөр ажил мэргэжлийн хүмүүс байлаа. Гишүүдийн дотор төрийн сойрхолт 1, хөдөлмөрийн баатар 1, гавьяат хуульч 1, доктор 7, дэд доктор 24 байсан. Улсын баг хурлын гишүүнээр ажиллаж байсан 17 хүн улсын хуралд дахин сонгогдсон байна. Би 1992 оны 6 сарын 28-нд болсон сонгуулиар Доронт аймгийн засаг даргаар ажиллаж байгаад Дашвалбарын базар сад төр мандах бид гурав Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшээд гуруула ялалт байгуулж улсын их хурлд сонгогдож байсан юм. Анх бидний ороод ирэхэд хууль яаж боловсруулах вэ? Хуулийн доогийнх бүтц ямар байх ёстой вэ гэдэг талаар чимд гоо бидэнд бас нэг 2-3 цагийн хичээл заасан санагдана. Хэдийгээр бид нар төр аж ахуйн байгууллагад олон жил ажилласан туршлагатай ч гэсэн яг хууль боловсруулах, хуулийн доогийнхын талаар бас дутагдaltaй байсан байна л да. Тэр үед улсын их хурлууд ер нь бараг зөвлөхгүй байсан да. За нэг зөвлөхийг сүүлдээ зөвшөөрдөг болсон. За тэгээд ажилдаа автобусаар явна. 7 хоногийн 6 өдөр ажилдана. Тусгайсан унаа байхгүй. Салин 5,000 төгрөгийн салин 20 дугаар тогтоол гараад одоо өссөн тэр. Тэгээд өдөржин одоо хуулиа хэлсэн. Хуулийг зүйлээр нь 3 дахин олон сөнх болж иж хэлсэж баталдаг. Хүнсний тухай хууль. Тэр үед л хүнсний асуудлыг хүнд байсан. Тэгэхээр хүнсний асуудлаар хууль батлахад би ажлын хэсгээ халж батлуулж байсан. Одоо ч хүнсний асуудал бас л эрүүл ахуйн асуудал нэлээд асуудалтай байна. Тэр үндсийг бид тавьсан юм. Агаарын тухай хуулийг одоо би халж батлуулж байсан санаж байна. Агаарын асуудал ер нь цаашдаа хөндрөх юм байна гэдгийг тэр үед бас сайн ойлгоогүй байсан. Улаанбаатар хотын агаар хөнд болоод хүний эрүүл мэндэд ийм настай юм байна гэдгийг тэр үед хараахан одоо бас бид мэдэхгүй л байсан л да. Тэгвэл агаарын бохирдлоос сэргийлэх, агарыг хамгаалах шаардлагатай юм байна гэдэг үднээс бид тийм хууль баталж ирсэн. Тэгээ Ахмад гишүүний хувьд жасраагүй их хурлыг нээгээд их хурлын гишүүдийн бүрэн эрхийг батлаад тэгээд гишүүд одоо жасраагүй хэлсэн тангаргийн үгийг дагаж ард түмний хөтөлөө шин шударгаар үйлчилж ажиллана гэдгээ давтаж хэлж тангаргаар өгдөг ийм л байсан. Монгол төмөний хүсэн хүлээсэн төр ёслолын эрхэм хүндлэлт үйл улсын их хурлын анх дугааржуулан ийхүү ажиллаа хэллээ. Улсын их
хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд Монгол улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж Уйдын хүрээнд бүрэн эрхээрийн оролцсон хамгийн олон санал авсан энэхүү 76 гишүүний бүрэн эрхийг их хурл санал нэгтээ батлан Монгол улсын их хурлын гишүүний тангар хүргэж төрийн сүлд далбандан хүндлэл үйлдэн хууль ёсон дээдэлж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхийн эрхэм журамт шинэ ажлын цаг тоолуур эхэллээ. 1992 оны үндсэн хуулийн дагуу сонгож байгуулагдсан анхны парламент бол Монгол улсад парламент төсний сонгогдох жишгийг тогтоох үндсийг тавьсан түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдэх ийм онцгой өвөрмөц парламент байсан гэж боддог. Энэ үеийн парламентын хэд хэдэн онцлог бий. Ерөнхийдөө хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны жишгийг Монгол улсад цоо шинээр тогтоож өгсөн. Хоёрдугаарт бол энэ үеийн парламентэд хамгийн их ачаалттай ажилласан парламент гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн тогтолцооны үед үйлчилж байсан хууль тогтоомжууд, шинэ сонгож авсан хөгжлийн зам мөр, үндсэн хуулиар тодорхойлсон парламентын засаглалтай бүгд найрамдах улс ардчлал зах зээлийн харилцаанд шилжиж байгаа процессыг зохицуулах ямарч боломжгүй болцсон үед үндсэн хууль заасан болон нэн тулгамдсан хууль тогтоомжуудыг нэг яралтай баталж гаргах шаардлага байсан учраас энэ үеийн парламентын үйл ажиллагаа бол асар өндөр ачаалттай явсан гэдгээр бас онцлог. Гуравдугаарт бол Монгол улсын эрх зүйн шинтгэлийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталчаад хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө их сахилгатай, хариуцлагатай, дистараатай, логиктай ажиллаж байсан парламент гэж ажиглагддаг. 1992-оос 1996 оны улсын их хурал нь 374 хууль, 373 тогтоол, олон улсын 50 гэрээ хэлцээрийг баталж 4 жилийн хугацаанд дунджилж үзэх юм бол 4 хоногт 1 хууль, тогтоолоо оруулан тооцож үзвэл 2 хоногт 1 хууль, 1 тогтоол боловсруулан асар их ачаалттай ажилласан парламент байлаа. Энэ парламентын гол үүрэг нь шинэ үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн манай улсын бүх хуулийг шинчилэхэд чиглэж байсан. Миний хувьд бол энэ парламентын үед ажилласан дамгын газрын харьяа байгууллага болон парламентын судалгаа мэдээллийн чадварыг хөгжүүлэх байгууллагад ажилласан учраас тухайн үеийн парламент тогтоол гаргаж улсын хурлын дэргэдэх судалгааны төвийг бол байгуулсан. Энэ үтцэд судлаач ган хуйг захирлаар нь бие эрдэмтнээр эмчгийн даргаар нь шашны сөсөлт сэдэн дамб улсын хурлын гишүүн байсан Дулбаагийн Алтамитын судлаачдыг бүрдүүлж парламентын судалгаа мэдээллийн чадвар ямар байх ёстой юм, парламентын дэргэдэх судалгааны байгууллага ямар үйл ажиллагаа явуулж, гишүүдэд парламентыг ямар үйлчлэг үзүүлэх ёстой юм бэ гэдэг дээр бол их анхаарч, судалж, боломжоор эхлэл зөв тавих гэж хичээж ажиллаж байсан. Одоо бол парламентын дэргэдэх судалгаа мэдээллийн төв хүрээлэн гэдэг нэртэй байгууллагууд нэлээд сүрхий бэхжсэн байна. (1992) он гэдэг бол Монгол улсын хувьд бол үнэхээр түүхэн гэж хэлж болохоор хүнд үе байлаа. Өөрөөр хэлбэл улсын бүх үйлдвэрүүд бараг байхгүй болсон. Дэлгүүрт орвол ерөөсөө л гойрон 5-2 өөр юм байхгүй. Картын бараатай, сард 2 жил архины нормтай. Тэгээ нэг хэдэн хил гурил жаахан будаа илсэн сахар. Ер нь дандаа л ховж журмаар аргалсан. Улсын хэмжээний махны худалдаа, сүүний худалдаа гэж юм. Үндсэндээ байхгүй болсон.
ийм цаг үе. Насанд хүрч байгаа тэр нийгэм рүү хөл тавьсан хүмүүс бол хөрөнгө мөнгө байхгүй. Хоёрдугаарт бол эрхэлсэн ажил байхгүй. Авсан цалин байхгүй. Ийм хүмүүс энэ нийгэм рүү хөл тавьсан. Үндсэн хуулийг дагуулад баталсан хуулийг энэ зах зээлийн нийгэмд яаж одоо тохируулж шинжилж ямар хуулиар одоо явах ёстой юм гэж гадна дотны хууль үзсэн. Дотооддоо одоо манай одоо хуучин үндсэн мөрдөж байсан хуулиудаа шинжилсэн, зарим заалт зүйлийг өөрчилсөн. Зарим нь бол бүхлээр одоо өөрчилсөн. Ийм цаг үе байсан. Тийм хүнд цаг үед байхад Жасраагаа засгийн газрын тэргүүн байсан. Тэгээд эхний 2 жил өнгөрсөний дараагаар картын бараач чөлөөлөгдсөн. Нөгөө бодез одоо бүхэл нүхтэй сүвтэй болгон бол тохиролцооны нэртэй дэлгүүр, лангуу нэгэн улс нуруунд дээрээ одоо дийлэхгүй байгаа юмыг бол ард иргэдээ өөрүүлээд улс орноо хөгжүүлэхдээ асар их одоо нэмэр усан гэж үздэг. За 92-оос 96-ны хооронд бас нэг улс нэг нэмэх тэмдэгтэй нэг хэдэн төгрөгтэй болсон юм шиг байна. Өөрөөр хэлбэл биднийг парламентд 4 жил болоход улс орн бол картны системээс гарсан бас ч гэж одоо хонглын зүрт гэрлэг байгаа бол олж үздэг ийм цаг үед шилжүүлээд анхны одоо бол ажлаа дуусгасан. Капиталист нийгмийн ямар ч уламжлал чөлөөт зах зээлийн нийгмийн туршлага байхгүй. Монгол улсын хувьд өөрчлөлт шинжилгээг хийхин зэрэгцээ улс орондоо тохиож буй хямрал, эдийн засгийн уналт, доройдлыг богино хугацаанд хохирол багтаагаар даван туулах сорилт, шин тулам сонгогдсон хууль тогтоогчид засгийн газарт тулгарсан юм. Ийхүү 1992 оны улсын хурлыг сонгох сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент эдийн засгийн уналттай тэмцэх, хүндрэлийг даван туулахад юуны өмнө ард иргэдээ хүнсний хомсдлоос гаргах, мөнгөний уралтыг зогсоох арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх зэргээс эхлээд олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, хандивлагчдыг сонгон түншлэх бодлогуудаа гарган яаралтай хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Түүхэн нөхцөл байдлыг ойлгохын тулд бол манай хойч үе залуучууд ер нь тэр үед гадаад байдал ямар байсан, дотоод байдал ямар байсан бэ гэдгийг бодтойгоор ойлгохгүй бол бас мэдэхгүй. За гадаад байдлын хувьд бол бүгд найрамд хятад ард улстай бол манай харилцаа холбоо төдийлөн сайжраагүй. За бусад гэж ярьдаг орнуудын хувьд бол хэлхээ ажил төрлийн холбоо хэлхээ тийм сайн байгаагүй. Зөв толгойд бас задарчлаа эдийн засгийн хувьд бол хүнд импортлох зүйлүүд бол дутагж ихэсэлдэ. Гаднаас авдаг түүхэд бусад материалууд дутагдaltaй. Картын бараанд орцсон. Зарим хүмүүсүүд бол бараагаа авах гэж очилж бод нас барсан тохиолдол байдаг. Захидлагын станцууд дээр 7-оос 12 хоногийн нүүрсний нөөцтэй гэрэл захидлагаан бол байнга тасардаг. Нөхцөл байдал хүнд байсан үед бол Монгол улсын одоо анхны их хурл 92-оос 96-нд ажиллаа эхэлсэн. 3 үндсэн зорилтыг шийдвэрсэн. Нэгдүгээр шинэ үндсэн хуулийн дагуу эрх зүйн орчин бүрдүүлэх. Энийхэн дагуу 373 хууль, 374 тогтоол, олон улсын 40 гэрээ хэлцээрийг хэлцэж баталсан. Монгол улсын одоо шаардлагатай үндэсний үзэл баримтлуудыг боловсруулж гаргасан. Гол зорилго нь бол унж байсан эдийн засгийг зогсоох, уналтын зогсоох, хөгжлийн суур тулгуур үндсийгүү тавих ийм зорилтыг тавьсан. Энэ зорилтаа бол биелүүлсэн. Би хэлэхэд инфляц гэхэд 325 байсан бол бид 96-нд ажиллаа дуусгад 46%-тэй байсан. Тэр 4 жилийн хугацаанд бол ажилчдын цалин тэтгэвэр тэтгэмжийг бол 4-7 удаа нэмсэн. Ерөнхийдөө бол манай ерөнхий сайд байсан Жасраагийн ярьж яснаар бол унж явсан онгоцны хошуу дэшээ өндих ийм нэг үгээр хэлэх юм бол хонглын үзүүрт гэрэл харагдлаа гэдэг томьёолж байсан. Тийм байдалтайгаар 4 жилд бол явагдсан. Авууштай зүйд нь бол төрийг ер нь төвшин нуруутай авч явсан. Улсын баг хурлаас баталсан улсын хурлын тухай хуульд зааснаар улсын хурл байнгын 10 хороотой ажиллаж байжээ. Байгаль орчныг хамгаалах байнгын хорооны дараагаар хурц, боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хорооны дараагаар Батсуур, гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дараагаар Лүндэ Жансан, дотоод асуудлын байнгын хорооны дараагаар Чулуунбаатар, төсөв санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хорооны дараагаар Базархүү, хууль зүйн байнгын хорооны дарга Таш Цэдэн, хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн байнгын хорооны дараагаар 108,
Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дараагаар Норов самбуу, эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогын байнгын хорооны дараагаар Цэдэн давг нарыг сонгосон байна. Жилийнхаа хөрөнгө оруулалтын 80%-ийг Оросоос авч хөрөнгө оруулалтаа хийж амьдардаг улсууд байсан. Нэг л өдөр байхгүй байсан. Бүх үйлдвэр ямар нэг байдлаар зогсохоос өөр ямар ч аргагүй байсан. Үйлдвэр аж ахуйн газруудыг хүмүүсийн амьдралыг аврах ямар нэгэн арга болвол байсан уу гэвэл ерөөсөө байгаагүй. Энэ бол өөрөө систем өөрөө сүрүүлсэн юм байгаамаа. Ямар нэгэн Монголын төр засаг нам ерөөсөө сүрүүлээгүй байгаа. Өнөөдөр хүмүүс энэ цахилгааны тасалдлыг бол төсөөлөх аргагүй. Тэгэхэд 92-95 он хүртэл үндсэндээ өдөрт ер нь одоо 24-25 удаа тасалдаг байсан. Тэр үед юм бүтээж босгох тухай биш, ерөөсөө өнөөдрийг яаж давж маргаашийг одоо яаж золох уу гэдэг асуудал байсан. Тэгэхээр тэр ичим хүчний салбар бол ингээд 96 онтой золоход тэр тасалдал хүндрэлийг бол харьцангуй бас давчсан байсан гэж хэлж болно. 3 дахь онцлог нь бол дотоодын иргэдийнхээ одоо хүч бололцоог дээд зэрэгээр ашигласан ийм их хурл гэж боддог. Юу сонгосон бэ гэвэл олон улсын хамтын ажиллагаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг түшиж явъя гэдгийг бол сонгосон. Зах зээлийн эдийн засагта чөлөөт эдийн засагтай орнуудыг сонгоё гэсэн тэрнийг сонгосон. Ардчилсан орнуудыг сонгоё гэсэн тэрнийг сонгосон. Одоо ингээд дэд бүтцийн бүхэл хүндрэлээс гарах энэ бүх юмыг донор орнууд олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргийн босвол хөгжлийн банк гэсэн Дэлхийн банк санхүүгийн салбарын хамгийн их хүчтэй лидерүүдтэй хамтдаа эдийн засгийн хүндрэлээс бол гаргасан юм байгаа юм. Энэ бол манай эдийн засгийн гадаад харилцааны маш их том амжилт байсан гэж би хэлэх зүйтэй гэж бодож байна. Сорилт давсан он жилд 1992-оос 96 онд ажиллаж байсан байнгын ажиллагаатай анхны улсын их хурлын гадаад харилцаа бол олон чухал үүрэг хүлээгдэж байсан. Үүний хамгийн чухал нэг зүйл нь бол 1994 онд улсын их хурл Монгол улсын гадаад харилцааны үзэл баримтлал, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батсан явдал юм а. Энэхүү үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн дагуу Монгол улсын их хурл Монгол улсын дотоод гадаад дуудлагын үндсийг тодорхойлно гэсэн зүйлийг хэрэгжүүлж байгаа хамгийн гол нотлогоо болж өгсөн юм. Энд бол Австрийн парламентын дээд танхимын дарга, Энэтхэгийн парламентын 2 танхимын дарга нар, холбооны бүгд найрамдах Герман улсын парламентын дээд дарга, Япон улсын төлөөлөгчдийн танхимын дээд дарга зэрэг урд өмнө Монгол улсад ирж байгаагүй ийм өндөр хэмжээний төлөөлөгчд ирэх болсон юм а. Энэ бол байнгын ажиллагаатай парламентын ажиллагааны анханасаа өргөн сар хүрээтэй явагдаж ирсний нэг тодорхой жишээ болж байгаа юм а. Ийхүү Монгол улсад 1992-оос 1996 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаар хүний эрх чөлөөн дээр суурилсан ардчилсан шинэ үндсэн хуулийн дагуу байнгын ажиллагаатай хууль тогтоох институт ажиллаж эхэлсний хүрээнд үйл ажиллагаанд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын тусалцаа үзүүлж ажиллах үүрэг бүхий тамгын газар, эрдэм шинжилгээ судалгаа стратеги судлалын хүрээлэн олон улсын парламентын үйл ажиллагаанд хамтран ажиллаж цар хүрээгээ өргөдгөх парламентын гадаад харилцаа зэрэг бүтцийн байгууллагууд бий болж улмаар хөгжим бэхжиж иржээ. Тэр үед бол 5 том зүйлийг манай парламент хийж чадчихсан. Улс орныхоо эдийн засгийг тогтворжуулах, тогтвортой болгох. Энүүнд илүү том анхаарал тавьж ирсэн. Ер нь тогтвортой байдлыг, тогтвортой өсөлтийг бий болгоогүй тохиолдолд хөгжлийн тухай ямар ч яриа байж болдгүй юм байлээ. Энэ бол их зөв зүйл нь байсан. За хоёрдугаарт нь зах зээл шилжихийн тулд өмч хувьчлалыг хийсэн. За өмч хувьчлалыг хийхэд буруу хийсэн, зөрүү хийсэн гэсэн ярианууд зөндөө байдаг. Ихтэл хувьчлалыг хийхгүйгээр манай улс Монгол орн зах зээлд орж чадахгүй байсан гэж бодож байна. Энэ бол хоёр дахь хийсэн том зүйл нь байсан. За гуравт нь бол үнийг хөв ханшиж шилжүүлсэн. Үнийг чөлөөлж өгсөн. Үнийг үнийн хороо тогтоодог биш, үнийг таваар үйлдвэрлэх чинь эзэн нь тэр талхыг хийж байгаа хүн, махыг үйлдвэрлэж байгаа хүн өөрөө үнэ тогтоодог болсон. Үнийг бүрэн чөлөөлж өгсөн явдал бол энэ эдийн засгийн үнийн реформын хамгийн том чухал зүйл нь байсан. Дараагаар нь гадаадтай харьцаан дээр хатуу ханш барилгүйгээр валютын хөв ханшиж шилжүүлсэн. Энэ бол маш том зүйл байсан. Тэгээ энэний үр дүнд бол хүмүүс ядуурсан, ажилгүйдэл бий болсон, инфляц бий болсон. Тэгээ энэ ядуурлаас нь сэргийлэх зорилготойгоор нийгмийн хамгааллын цоо шин тогтолцоог бий болгосон.
ийм 5 том эдийн засгийн реформыг хийсний үр дүнд манай улс эдийн засгийн агуулгаараа зах зээлийн тогтолцоороо шилжсэн гэж ингэж боддог юм аа. Улсын их хурл засгийн газрын бүтцийг 16 яамтай байхаар тогтоожээ. Үүнд засаг захиргааны яам, байгаль орчны яам, барилга хот байгуулалтын яам, батлан хамгаалах яам, шинжлэх ухаан, боловсролын яам, гадаад харилцааны яам, геолог, эрдэс баялагын яам, зам тээвэр холбооны яам, сангийн яам, соёлын яам, түлш эрчим хүчний яам, хүн амын бодлого хөдөлмөрийн яам, хүнс хөдөө аж ахуйн яам, худалдаа үйлдвэрийн яам, хууль зүйн яам, эрүүл мэндийн яам эдгээр болно. Үндсэн хуулийн амжилуул нь Монголын нийгмийг нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжүүлэх тэр их ажлыг одоо амжуулна гэж одоо хүлээмжшөөрөгдсөн ажлаа мэддэг амьдралын туршлагатай салбартаа хүлээмжшөөрөгдсөн хүмүүс л байсан байхгүй юу. За багш нар маш олон байсан. Тийм учраас тэр нөгөө нийгмийн салбарын хуулиуд гарахад бол 2 Батмөх гишүүн, Болдбаатар академич энтергээд олон хүн бол боловсролын хуулийн дээр одоо ажиллаж ах шин. Нийгмийн хамгааллын халамжийн талын эрүүл мэндийн салбарын хуулиуд дээр шин академич Базарын Дэмбэрэлгой гэж байнгын хороонд дарга. Доржийн Мөнхөө гайн, Шийлгийн Батбаяр, Төвдөнгийн Очирхүү энтергээд тэр салбарын хамгийн одоо гол мэргэжилтнүүд нь цөмөрөө тэр дотор сууж ирсэн. За давхар дээлийн тухай бол ярихад бол 5 гишүүн. Жасраагай, ерөнхий сайд, тэгээд 2 шадар сайд нь ил инвиш, Чепрөвдөрж, тэгээд одоо гадаад харилцааны сайд Цэ Гомбсөрөн, соёлын сайд энэ инх баяр гээд тэр 4 жилийн хугацаанд давхар дээл буюу их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн давхар ажилласан байх жишээтэй. Би энэ 4 жилд гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороо, дараа нь 3 байнгын хорооны гэдэг төрийн байгуулалтын хороо. Энийг толгойлж 4 жил ажилласан. За энэ хугацаанд бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал, гадаад бодлогын үзэл баримтал, батлан хамгаалах хууль, хөлийн хууль, гадаад иргэдийн эрх зүйн байдлын хууль, цэргийн номлол гэдэг бүх төрлийн одоо салбарын баримтчгууд батлагдсан гарсан хуулиуд. Энд манай хороонд гэхэд үндсэн гишүүд нь Цэ Гомсөрөн гишүүн, Базар сад гишүүн, Жалавж гишүүн гэдэг дараа нь 2 генералууд. Нэг нь хөлийн цэрэг, нөгөөх нь айрмаа төлөөлж байсан. За тэгээд Ганди гишүүн, Төр Тогтох гишүүн, Гамбям гишүүн, Гамбат гишүүн, Ис Зориг гишүүн. Гэт ийм манай одоо яг үндсэн одоо үнэн тэр. Тэгээд биднээс хувааж аваад нэгтгэд нэгдээл тал талаасаа ингээл өстө өдөр шөнөгүй ажиллаж ийж бид энэ одоо хуулиудыг гаргасан. Хэдийгээр хугацаа богино биднээс мэдхгүй зүйл их байсан боловч гадны дуршлагуудыг нэлээх судалсан. Дээр нь бол одоо тэр ухаан үеийн одоо асуудал оруулж байгаа засгийн газар бол маш бас их сайн ажиллаж олон хуулийг оруулсан гэдгийг бас бид хэлхийг хүсэж байна. Парламентын гишүүнээр 1992-оос 1996 онд сонгогдсон хүмүүс хэдийгээр үзэл бодол нь 1970-1980-аад онд төлөвшсөн ч гэсэн ирээдүйн нийгмийн өөрчлөлтийг сайн мэдэрсэн, тухайн нийгэмдээ ажлын дадлах туршлагатай, мэдлэгтэй, салбараа мэддэг төрийн жинхэнэ түшээд байлаа. Монгол улсын төрийн байгууламжийн хувьд нэгдэл улс байна гэдэг нь чухамхүү Монгол улсын хуулиудаар илэрч гарах ёстой. Төрийн байгуулалттай холбогдсон хуулиудаар илэрч гарах ёстой. Монгол улсын батлан хамгаалах асуудал, Монгол улсын гадаад харилцааны асуудал, Монгол улсад газар байгалийн баялагтай холбогдсон асуудал. Дээрээс нь Монгол улсын хил дархан байх, халдшгүй байхтай холбогдсон асуудал, хүний эрх чөлөөтэй холбогдсон асуудлууд, үндсэн хуулийн 3 дугаар бүлэгт төрийн байгууллын салаа мөчрүүдийн эрх зүйн байдлын тогсон хуулиуд, түүнчлэн шүүх эрх мэдлийн тэй холбогдсон хуулиудыг гаргах ёстой байсан. Энэ олон асуудлуудыг эрх зүйн хувьд одоо шинэ үндсэн хуулийн үйл санааны дагуу баталгаажуулах ийм үүрэг одоо 92-оос 96 оны парламентын өмнө тавигдсан юм а. Маш өндөр хариуцлага хүлээсэн хүмүүс гэдгээр хүнээн ухамсарласан, хувийн эрх ашгаан хойш нь тавьж, улсынхаа эрх ашгийг хамгийн нэгдүгээрт эренбэлж чадсан. Энэ сансрын 3А гэж байр бий. Энэ 3А байранд бол их олон гишүүн тэнд амьдардаг байсан. Тэгээ 3А байрныхан бас нэгдсэн унаагаар ажилдаа ирж очдог. Их оройтол унаагаар одоо хөргөж өгдөг. Хоорондоо их хэлэгсэг дотн харилцаатай ийм улсууд. Тэр харилцаа өнөө хүртэл үргэлжилж байгаа гэдгийг одоо би бас дөөлтхөн зүйтэй гэж бодож байна. Жилдээ нэгээс доошгүй одоо уулздаг, бас тухайн үеийнхаа дурсамжуудыг хуваалцдаг ийм одоо уламжлалт огцсон байгаа. Шин тутам бүрэлдсэн парламентын өмнө эрх зүйг боловсронгуй болгох, сайжруулах асуудлууд нийгмийн хөгжлөө даган дор дороосоо урган гарч байлаа. Шинэ батлагдсан ардчилсан үндсэн хууль
улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг баталгаажуулсан Монгол хүний эрх чөлөөг бүхий л төвшөнд дээдлэн тунхагласнараа онцлог юм. За улсын ангатугаар их хурлын одоо хийсэн одоо нэг түүхэн гавьяа бол улс орныг батлан хамгаалах аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн үнцийг бүрдүүлж чадсан гэж одоо би өвдөө үздэг. Монгол улсын одоо батлан хамгаалах тухай хууль, Монгол улсын иргэний хамгаалтын тухай хууль, Монгол улсын хэлийн тухай хууль зэрэг одоо энэ батлан хамгаалах тогтолцооны гол эрх зүйн үндсүүдийг тайван ба дайны одоо онцгой байдлын нөхцөл байдалд нь одоо тусад нь хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн. Миний хувьд ихэд одоо батлан хамгаалах хуулийг хэлэлцүүлж яхад энэ батлан хамгаалах салбар төрийн цэргэн байгууллагад тавих иргэний хяналтын тухай тогтолцоо тухай саналыг бол одоо манай цөөнхийн зүгээс эхэлж санаачилж гаргаж тавьж байсан. Тэрийг бид дэмжиж батлан хамгаалах хуулийн нэг гол үйл өрөмтөл болгон одоо баталгаажуулсан байдаг гэх жишээтэй. Тэгэхээр тэдний хаан одоо маш хүндэтгэлтэй ханддаг. Тэд ч гэсэн бас явцуу бүлгийн эрх ашигыг хамгаалсан тийм зүйл гаргаад байхгүй. Ард түмний нийтлэг эрх ашигыг хамгаалахын төлөө өөрийнхөө санаа бодол үйл өрөмтлийг л хатуу хамгаалдаг байж л дээ. Анх дугаар их хурлын тэр хуралдааны явц хууль хэлцэж батлуулж яасан явц тэр гишүүдийн одоо тэр ёс зүйн байдал төлөвшил хүмүүжил зэрэг асуудал бол ард түмнийхээ сэтгэл зүрхэнд мөнхөрж үлдсэн. Ийм л одоо гавьяатай парламент байна. Манай их хурлд төрийн томоохон зүтгэлтнүүд, ирээдүйн төрийн томоохон зүтгэлтнүүд энэ их хурлын дархны газар бүтээгдэж байсан. Монгол улсын 3 ерөнхийлөгч, их хурлын 7 дарга, ерөнхий сайдаар ажилласан 5 хүн энэ их хурлд хатаагдаж, боловсрож, ахиж дэвшиж төрийн энэ өндөрлөгт хүрсэн ийм сайхан баримт бий. Хууль яагаад тэр үед сайн гардаг байваа гэсэн асуултыг тавьдгийн. Энэ их хурлын гишүүд маш их ажилсаг, үүргээ дээзэргээр ухамсарлсан, төр төмнийхээ төлөө зүтгэе гэсэн нэгэн үзүүр сэтгэлээр, хүн ёсны сайхан сэтгэлээр бие биендээ ханддаг хүнлэг сайхан хүмүүс байсан юм. Бид 7 хоногийн 6 өдөр нь хуралддаг. Зарим өдөр нь шин дунд хүртэл хуралддаг. Хавар намрын хаан чуулганыг хэдэн өдрөөр сунган хорлож байж энэ их ажлын ард гарсан юм. Манай их хурлын түүхэн үүрэг бол Монгол улсын үндсэн хуулийн дагуу Монгол улсад эрх зүйн шинтгэл хийж, хууль засгалдаг, төрийг бий болгож, улс орон иргэдэн хуулийн дагуу ажиллаж амьдардаг ийм тогтолцоог бий болгох үндэс суурийг нь тавих л үүрэг байсан юм. Энэ үүргээ нэр төртэй биелүүлсэн их хурл гэж нүүр бардам хэлж чадна. Анхны байнгын ажиллагаатай парламентэд сонгогдсон ажилласан гишүүд хууль бол хүмүүжил, ёс суртахууны эрхэм нандин харилцаа, шудраг ёс, эвэй, нинжин сэтгэл, эс шунхын нэр төр, жодог, тэсвэр төвчээр бол төрийн түшээ хүний эрхэм чанар мөн гэдгийг үйл ажиллагаа үйлдэлээрээ дараагийн үедээ үлгэрлэн үн цэнтэй зам мөрийг бий болгосон. 1992 оны парламент бол үндсэн хууль, шинэ үндсэн хууль батлагдсаны дараах тийм шилжилтийн үеийн парламент гэж хэлж болно. Парламентын гишүүн болохын тулд би бол дадлагдсан гэж бодож байна. Парламентын гишүүдийн бүтэц бүрэлдэхүүн одоогийнхаас их өөр. Аймгийн дарга нар, хуульчид, эсвэл намын төв хороонд ажиллаж байсан томоохон одоо албан тушаал хааж байсан ажилтнууд. Үндсэндээ томилгооны юм шиг. Жишээлбэл Малчин гихтэл Намхааны Буубаатар миний энэ талд суудаг байсан. Хонил хариулдаг болохоос биш үндсэндээ их том эрдэнэтэй хүн байхгүй юу? Хаяа дуурна. Өстө голыг олж дуурдаг айхтар эрдэнэтэй. Тийм учраас 92 оны парламентын бүрэлдэхүүн бол социализмын сүүлийн үеийн бэрхшээл гарцыг мэдж байгаа тэр том бүрэлдэхүүн суусан байхгүй юу? Тэгэхээр энүүгээрээ бол маш хүчтэй парламент гэж ингэж ойлгох болно. Ийхүү 30-аад жилийн өмнө анхны байнгын ажиллагаатай парламентын баталсан хуулиуд өнөөдөр ч Монголын эрх зүйн салбарын зарчим, ноён нуруу болон
үүргээ биелүүлж байгааг хэлхэн зүйтэй юм. Яг энэ үндсэн хуулийн энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд намжирхсан байр суурьуд бол огт байгаагүй гэж бүрнээ хэлж болно. За мэдээж хэрэг зарим шинэ харилцаанууд дээр хүний эрхийн тухай, улс төрийн намуудын тухай ойлголтууд, тэдгэрийг хуульчлахад бол санааны зөрүүнүүд гарч ирснийг бол ерөөсөө үгүйсэхгүй. Ер нь олон удаа сонгогдсон гишүүдээр дамжиж нэг чиглэлийн төлөвшил, нөгөө талаас улс төрийн намууд шинэ хуульчин гэж ялгахгүйгээр намууд өөрөө төлөвшөх тухай асуудал. Парламентын цаашдын зөв төлөвшлөө бий болгохын тулд унснаас ахиж дээшлэх ёстой болж байгаа. Магадгүй бас үеийн парламентэд сууж ясан парламентчдын маань хүсэл зоригчл ийм байгаа байх гэж бодож байна. За баг хурал байсан гişүүд эсвэл үндсэн хуулийг баталсан ардын их хурлын депутатууд эсвэл 96-аас 2000 оны улсын их хурлын гишүүдийн хүсэл эрмэлзэл бол минийхтэй адилхан бахаа гэж бодож байгаа. Шинэ үеийнхний хүсэл эрмэлзэлж бас л ийм байгаа гэдэгт бол би итгэж байгаа. Улс үндэстэн нийгэм хөгжих үйл явцдаа парламентын мөн чанар, үүрэг, үр дүн, бүтэц зохион байгуулалт нь хувиран шинжлэгдсээр байна. Манай улсын парламентын хувьд хууль тогтоох засаглал, бүхий л хэлбэр, үзэл санаа нь сонгуулиас сонгуулийн бүрэн эрхийн хүрээнд улам боловсронгуй болж байна. Мөн парламентыг бэхжүүлэх үйл ажиллагаанд олон түмний оролцоо, хяналт жилээс жилд нэмэгдэж, хууль тогтоох зорилго, мөн чанартаа ойртож, хөгжил төлөвшлийн үр дүн гарч байна. Эдийн засгийн амьдралыг шааш нь авч явахтай холбоотой эрчим хүчний тухай хууль, дэд үтсийн холбоотой мянганы замын тухай шийдвэрүүд, алтан булаг замын үед цагаан нуурын чөлөө төсвийн тухай хуулиуд батлагдчихсэн. Энэ хуулиуд хэрэгжих явцад маань эдийн засгийн өсөлт нэлээд ажиглагдсан сайн зүйлүүд бий болсон гэж ойлгодог. За мөн энэ үед батлагдсан хуулиуд дотор төрийн албаны тухай хууль батлагдсан, боловсролын багц хуулиуд батлагдсан, эрүүгийн иргэний энэ эргэцсэн хуулиуд батлагдаж хэрэгжсэн явдал бол чухал үүрэг гүйцэтгэсэн гэж бид нэр ойлгож байгаа. За мөн өөр нэг чухал хууль бол газрын тухай хууль. Газар өмчлөх тухай хууль батлагдаж, Монгол иргэн бүр өөрийн гэсэн газартай болж, энэ газраа ашиглах, өөрийнхөө амьдралыг цаашид дээшлүүлж явах ийм бололцоо бий болсон. За мөн Монгол орны хувьд бол ашигт малтмалын орд газруудыг эзэмших явдал энэ үед нэлээд эрсдэлтэй тавигдаж, үр ашиг авч эхэлсэн. Газар тариалан мал аж ахуйн чиглэлд бас бид илүү анхаарах хэрэгтэй юм байна гэдэг. Одоо энэ малын удмын сангийн тухай хууль гэж батлагдаж, энэ малын удмын сангийн хуулиар бол эрүүл малтай байх. Энэ чиглэлээр эрүүл малтай байна гэдэг бол эрүүл хүнстэй байна гэсэн үг. Эрүүл хүнстэй байх юм бол Монголын ард иргэд эрүүл сарвал байна гэсэн энэ үзлийн үүднээс энэ хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн ийм онцлогуудтай гэж ойлгож байна. Парламентэд улс төрийн хүчнүүд олонх цөөнх болж, засгийн газраа эмхлэн байгуулж, мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэн ирсэн онцог улс төрийн экзекутив цаг үеийн гаргалгаа шийдэл бүрт төрийн тогтвортой байдал, улмаар нийгмийн тогтвортой байдлыг хангах замаар улс үндэстнээ хөгжин дэвшүүлэх бодлогыг хэрэгжүүлж ирсэн нь ардчилсан хууль тогтоох засаглалын онцлог давуу тал нь байжээ. 2004 оны улсын хурлын сонгуулийн дараа альч нам олонхын судал аваагүй. Ямар одоо хамгийн зөв гарц байхаа гэхээр бол том юм хийх ёстой, том асуудлуудыг шийдэх ёстой гэж үзэжсэн учраас арч намынхаа хүндэтгээд хамтран ажиллая гэж амч. Ерөнхий сайдыг бол арч намдаа өгье. За нөгөө одоо хамтран ажиллаж байгаа нөхдүүд маань бас дэмжих юм бол зөвшөөрөл түрээд тэгээ би улсын хурлын дараагаар ажиллах сайхан боломж бас надад олдсон. Хамтран ажиллаж яваад тэр үед бол нөгөө олох аль нэг нам болоогүй учраас нэлээд маргаантай, нэлээд амьд гэх юм уу та. Тийм их хурлыг өдөрдөж байла. Тэгэхээр ямар нэгэн асуудлыг шийдэхэд тулд их удаа ярьдаг байсан. За тэгээд тэр үед бол би их хурлын дараагаар 1 жил ажиллах хугацаанд бол мэдээж иргэн том ившлиг байгуулна гэдэг бол маш төвөгтэй ажил. За ийм асуудлыг шийдэхгүй, хүүхдийн мөнгийг өгөхгүй, шинэ гэрэлсэн хүмүүст мөнгийг өгөхгүй гэх зэрэгээр маш олон асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг гарцыг хайж байгаа. Ямар нэгэн байдлаар зохицуулах гэж, ямар нэгэн байдлаар шийдвэрлэх гэж ажилласан. Тийм учраас надад бол их сонирхолтой, маш өвөрмөц тийм парламентыг удирдах болцоо олсонд би баяртай байдаг.
2004 оны сонгуульд ардын нам арчилсан нам хоёр тэнцээд 3 бие даагч гарч ирээд ийм их хурлыг эхэлж анги хоёр удирдаад энэ хоёр ерөнхийлөгч болсны дараа би хурлийн дараа болоод. Энэ 2 жил болсон. Миний араас бинд орж 1 жил болоод ингээд 3 дарагтаа бүр ирэх хугацаа дуусгасан их хурлд. Их хурлыг яаж удирдахаас их юм шалтгаална шүү дээ. Жишээ нь юу хийсэн гэхээр засаг захиргааны чиглэлийн хуулиуд бүгдийг шинжилсэн. Хоёрдугаар эдийн засгийн чиглэлтэй хуулиудыг шинжилсэн. Татварын ерөнхий хуулиас нэхлээр онц халбан татварын хүртэл 5 6 хууль байдаг байхгүй. Тэднийг бүгдийг шинжилсэн. Гихмээр урд нь гар хүрээгүй байсан чиглэл шинжилэлүүд хийгдсэн юм. Монголын нутгаас цугларч ирээд энэ цуучсан жижиг Монгол энд байна. Тэнцүү бүрэлдэхүүнт учраас алдаа гарах магадлал их юутай багт. Тэр чинь өөрөө энэ парламент шийдвэр гарах, алдаатай шийдвэр гаргахаас зайлсхийдэг асар том хөшөөрөг шүү дээ. Жишээ нь 96 оны их хурл чинь 51-аар асуудал шийддэг хуулийн заавар зохицуулалттай байсан. Арчилсан олон явцлалд 50 ардын 26 25 байсан. Дунд нь ганцхан хүн байсан. Даш балбар ямар шийдвэр гаргахаас парламентын хувь заяа парламентын шийдвэр шалтгаалдаг байсан шүү дээ. Тэр энэ 30 жилийн төвөгчин бол энэ шинэ цагийн Монгол улс хөл дээрээ зогсож өөрийн гэсэн өнгө төрхтэй болох тусгаар тогтол бүрэн эрх тусаа өөрөө авч явах гэж оролцсон 10 жил явдаг шүү дээ. Парламентын төлөвшил 2008 оноос 12 онд Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжилд бол томоохон агц дэвшил гарсал да. Тэгээ энэ бол мэдээж хэрэг улс төр нийгмийн эдийн засаг за улсын хурал засгийн газар төр ард түмний хамтын ажиллагаа байсан гэж бүхэлд нь хэлж болно. Энэ хамтын ажиллагаа маань дотооддооч тэр гадааддаач тэр 2008-аас 9 онд бол эдийн засаг дэлхийн хэмжээнд ч тэр бүс нутгийн хэмжээнд ч тэр хямралтай за мөн одоо ганцууд дотооддоо нүүрлсэн өөрөө англи хэлний нэр томьёон дотор 100 гэдэг үгийг тэр утгаар нь одоо утгачлж оруулсан ийм хэмжээний бас байгаль цаг уурын бэрхшээлтэй санхүү эдийн засгийн хямралтай ийм он жилүүд байсан. Дээр нь бол бас улс төрийн хувьд тогтворгүй ард иргэдийн хувьд сонгуулийн үр дүнгээр чагсаал цуглаантай одоо ийм одоо үед бол төр улс маань цаашдаа зөв яаж явах вэ? Улс орныхоо хөгжлийг цааш нь яаж авч явах вэ гэдгийг бол улсын хуралд олонхын суудлыг авсан ардын намын хувьд томоохон одоо тийм шийдвэр болж байсан. Тэгээд ер нь бол зарчмын шийдэл нь бол бид ер нь хамтдаа эвтэй байж аж хүнд асуудлуудыг ард гарнаа. Улс төрийн намуудын хувьд ч тэр за мөн ард иргэдтэйгээ нээлттэй байж гарнаа гэдэг энэ зарчим дээр бол шийдвэр гарч ингээд хамтарсан засгийн газар байгуулсан. Ингээд хамтарсан засгийн газар томоохон төслүүдийг хөдлөх, эдийн засгаа одоо эрчимтэй хөгжүүлэх, энэ түүхэн шийдвэрүүдийг гаргах юм болон улс төрийн боломж нөхцөл бүрдэх юм байна гэсэн нь бол энэ парламентын нэг том онцлог байсан гэж. За мэдээж хэрэг гадна талд байсан нөхцлүүд бидэнд таатай нөхцөл өгснийг бид нэр одоо сайн ашиглаж энийгээ үр дүн болгох тал дээр бол ажилласан гэж бодож байна. Тэрний үр дүнд бол 17.5% эдийн засгийн өсөлтийг хангаж за энэний үр дүнд бол бүтээн байгуулалт томоохон төслүүд эрчимтэй хөгжиж тэр үеүгээр Монгол улс модонд орсон. Их хурал бид бол хамтарч ажиллахдаа бол ямар үр дүн гаргаж болдсон бэ? Нэг үүсэхгүй бол ямар одоо бодиттой дэвшил гаргаж чадах юм бэ гэдгийг бол харуулсан бодиттой тодорхой жишээ болсон юм он жилүүд байсан гэж одоо 2008-аас 12 оны парламентын хувьд, улс төрийн хүчнүүдийн хувьд, хамтарсан засгийн газрын хувьд би дүгнж хэлж болно гэж боддог. А 2016 оноос эхлэж улсын хурлын даргалж ажилласан. Энэ одоо үед бол улс орны эдийн засгийн байдал бол хасах руу орсон. Өрийн асуудал, санхүүгийн асуудал гэд нэлээд хүндрэлтэй юм асуудлууд байсан. Бид бол улс орны энэ эдийн засгийн докторжуулах, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилласны үр дүнд бол 2 жилийн дотор улсын эдийн засаг бас нэмэх болж 5.7% хүртэл одоо өссөн ийм амжилтанд хүрсэн. Энэ бол тухайн үеийн одоо парламентын гаргаж байсан шийдвэртэй бас ашгүй холбоотой. За би энэ удирдах байсан парламентынхаа хувьд бол бас 1-2 онцлог зүйлийг хэлэх нь зөв байх гэж бодож байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг бол авч үзсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөвшөлдсөх ардчлалын тухай хуулийг батлаж байж энэ хуулийн дагуу
улс орны өнцөг болон бүртээ бүх сум суурин газруудад иргэдийн санал бодлыг сонсож үндсэн хуультай холбогдсон асуудлаар хэлэлцүүлэг явуулж нийтдээ улсын их хурал 4.5 сая давхарцсан тоогоор ийм иргэдийн санал ирж байсан. За хоёр дахь зөвлөлдөх арга хэмжээний үеэр бол улс орны өнцөг болон сум суурин газруудын төлөөлөл болсон 700 гаруй хүмүүсийг Улаанбаатар хотод одоо ирүүлж 2 өдрийн туршид үндсэн хуулийн талаарх хэлэлцүүлгийг явуулж ингээд үндсэн хуульд одоо нэмэлт өөрчлөлтийг бол бас амжилттай хийж хэрэгжүүлсэн ийм парламент та. За мөн энэ парламентын нэг онцлог бол төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар бол урд хожид байгаагүй ийм одоо хууль тогтоомжуудыг бий болгож цаг үеийн асуудлууд дээр хийж нийтдээ 60 гаруй удаагийн сонсгол хэлэлцүүлгийг хийснээрээ бол иргэд улс орны өмнө тулгамдж байгаа асуудлын талаар санал бодлоо илэрхийлэх ийм боломжийг бүрдүүлсэн байгаа юм аа. 2020 оны Улсын их хурлын 8 дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж буй энэ удаагийн парламент бүтэц бүрэлдэхүүн залуу үеийн хууль тогтоогчдоор өөрчлөгдөж, шинжлэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн бодлого залгамж шинж чанартай, тогтвортой тогтолцооны хувьд улам бүр мэрэгшин сонгодог хэлбэр рүүгээ явахын төлөө парламентын гишүүд ажиллаж байна. Олон улсын парламентын холбоо гэж байгууллагад Аз намхан далайн бүсийг төлөөлсөн гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр за түүнээсээ ахаад улсын парламентын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг Монгол улсынхаа нэрийн бас хашиж ирсэн. Энэ бол өөрөө дэлхийн хамгийн анхны олон улсын байгууллагуудын нэг үгээд өнөөдөр ер нь парламенттай гэж тооцогддог улс орнуудыг бүгдийг хамарсан юм нөлөө өгөхий том байгууллага байдаг. За бүр социализмын үеэс манайх энд маш идэвхтэй оролцож ирсэн байдаг. Шинэ үндсэн хуулийнхаа дагуу ийм арчилсан парламенттай болсноос хойш бидний оролцоо их өөр болсон. Монголын парламентын гишүүд эхлээд болд дараа нь би гүйцэтгэх зөвлөлийн гишүүнүүдээр ажиллаж за дараа нь тэрийг шатаа ахиулаад тэр байгууллагын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хүртэл хашиж явсан бэр. Энэ бол нэгдүгээрт Монголын парламент дэлхийн одоо сонгодог парламенттай улс орнуудын эгнэнд бүрэн орсныг илтгэсэн нэг ийм асуудал. За нөгөө талаас бас шин тутам Монголын энэ парламентыг олон нийтийн парламентын хамт олон хамтын нийгэмлэгийн зүгээс дэмжиж ажиллаж ирсэн жишээ гэж ингэж боддог. Тэгэхээр манай улс бол насны бүтцийн хувьд бол бас харьцангуй залуу орн. Жишээ нь 18-аас 35 насны иргэд нийт хүн амын 34%-ийг эзэлдэг. Хүн ам насны бүтцийн хувьд залуучууд зөнхөлж байгаа орны хувьд бол бас залуучуудаа хандсан бодлогыг залуу парламентчдаараа бас дамжуулж эрх зүйн орчин бүрдүүлж чадсан нь бол бас дэвшил болсон гэж би боддог. Анхны Монгол улсын арчилсан парламент бол энэ хүнд ачааг бас хүүрчээ. Ингээ одоо харахад зарим нэг хуулиуд нь багасаа нэмэлт өөрчлөлтүүд хийгээд өнөөдрийг болтол үйлчлээд явж байгаа энэ их том хуулиудыг бий болгохын төлөө ингэж их ажил хэрэгчээр хандсан гэдэг бол анхны парламентын гишүүд ямар их мундаг тухайн үеийн нийгмийн салбарын Монголын бас ард түмний ах болсон хүмүүс сонгогдож исэн бэ гэдгийг би бол хувь хүний хувьд бас боддог. Би Монгол улсын парламент бид нар 30 жилийн дараа улам их мэрэгсэн болоосаа гэж хүсдэг. Монгол улсын арчилсан шинэ үндсэн хууль 1992 оны 1-р сарын 13-нд
13-ны өдөр батлагдсан. За ингээд шинэ ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойш үндсэн хуулийнхаа дагуу төрийн байгууллагуудыг байгуулах, ардчилсан шинэ тогтолцоонд шилжилтийн үе ихэлсэн гэж хэлж болно. За энэ ардчилсан шинэ үндсэн хуулийн дагуу анхны улсын их хурл байгуулагдсанаас хойш 30 жил өнгөрсөн байна. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага буюу нэг танхимтай парламент байгуулагдсан шинэ түүхийг бичигчид нь анхны буюу 1992 оноос 96 оны улсын их хурлын гишүүд юм. Байнгын ажиллагаатай анхны парламент болон үе үеийн парламентын гишүүдэд Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Монгол улсын их хурлын 30 жилийн баярын мэндийг та бүхэндээ өргөн төвшүүлье. Монгол төрийн баг нь бат суурьтай байж ардчлал төрч ёсны баталгаавалсан парламент ёс улам бүр хөгжин бэгч түвэ.